11 цагаас эцэг эхийн хуралтай гэж зарласан. Нэг ч хүн байхгүй. Хүүхдийнхээ төлөө санаа зовдөг нэг ч эцэг өнөдөр байхаа байчих. Бүгдээр л мөнгө гэж. Яахаараа хүүхдийнхээ төлөө санаа тавьж нэг ч гэсэн цаг хүүхдийнхээ эцэг эхийн хурал дээрээ сууж чаддгүй бэ? Яаваа. Үгүй ээ. Сайн уу? Та чи яах чирсэн юм? Аав дүүгийнх нь хурал дээрхгүй. Би суучаад танд бос явдал хэлчих штэ. Та их шаардлага байхгүй штэ. Заавал аав нар нэр. Аава эвгүй юм биш үү те. Юуны эвгүй? Аавынх нь хүүхдийг нь хүүхд хоёр нэг анги сурнаа гэдэг чинь хүн сонсуулж байгаа тиймэрхүү юм биш үү? Наадах ярин багтахмаар юм биш үү? Өөрийнх нь төрсөн дүү. Өөрийнх нь төрсөн хүүтэй. Нэг ангид гоё шүү нэ. Би таныг танихгүй шүү. Нүгэл чи эцгийг танихгүй ямар авч байсан. Тэнийг юм шиг авч юм өөдөхгүй гэж. За сайн байцгаана уу? Оо сайн байна уу? Сайн байна уу? Сайн. Сайн байна. За эцэг хий орол ирж байна. Оо тэглээ. Хиний яав блэ? Тамирагийн явна. Тамирагийн яава. Танаас нэг юм асуух гэсэн. За. Нараа өөрийнх нь төрсөн хүүхэд өөрийнх нь төрсөн дүүтэй нэг ангид сурна гэдэг бахархмаар үз. Ойлгохгүй байна. Ойлгосонгүй. Ямар тэнийг хэлсэн бэ? Юу? Ой, яагаад гүгэл. За сайн байцгаана уу? Сайн байна. Өнөө замын хөдөлгөөний шин дүрмгээд хит ядарсан гарцаар гарч болохгүй хэрнэ. Ингээд давхиж чи зүг тусаар шээж өгөх гэж шээ. Эцэг хөрөл төрсөн хүмүүс үү? Тийм ээ. Батбаатарын аав. Сайн байна. Баяр магнаа. Батбаатарын аава. За. Танаас би нэг юм асуух гэсэн. За. Энэ хараа өөрийнх нь төрсөн хүүхэд өөрийнх нь төрсөн дүүтэй нэг ангид сурна гэдэг бахархмаар гэж. Өөрийнх нь төрсөн хүүхэд өөрийнх нь төрсөн дүүтэй нэг ангид сурсан гэдэг. Миний айхгүй хөрөхгүй юм байна. Яа цаа айкуутай юм бэ жиж. Та тийм айкуутай юм энийг хэлээ. За, Антарктид төвд амьдардаг та 5 амьтныг нэрлэдэг. Хүүтэн газар штэ хүүтэн. дүүтэй Антарктид. За, пингвин, За. цагаан баавгай. За. Гай. За тэгээ өстө цааш мэдэхгүй байна. Ямар тав амт байх вэ? 2 пингвин 3 цагаан баавгай. Айкууга хөгжүүл. Ташраараа хийлэгдэг ба штэ. Нам даруултаа. Яа. Энэ бас явгууны гарцаар гарч байгаа хэлсэн байх та. За сайн байцгаана уу? Айсан. Намайг таньж байна уу? Би дуучин Атро байна штэ. Хэнгэнэ? Рок попын дуучин Атро байна. Таньж байна уу? Тийм ими ургамалч мэдхгүй. Хөөе. Чи надад шилээ жоохон дээшлээ л дээ. За одоо таньж байна уу? Оо, танилгүй яа. Энд ч нөгөө манай орчны сэлээсэр залуу. Та андуураад байгаа юм биш үү? Баа, би хүн андуур. Өөрөө энд юу гэж юу? Би эцэг эхийн хурал дээр ирж байна л да. Хүүхдүүд юм уу те? Тий, манай Баярагийн аа бохгүй юу? За. Тий. Элвэж. За сайн байцгаана уу? Оо, сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Намайг таньж байна уу? Хэн блэ? Би дуучин Атро байна. Аватар яасан? Вэ, Аватар шээ. Рок попын дуучин Атро байна. Хөө, яста харж байгаагүй хүн байна уучлаарай. Ямар сони. За. Өнөөдрийн хурал дээр чинь дандаа аавууд ирсэн байх шиг дээ, тийм ээ? Тэгсээ багшаа. Их сайн ховор тохиолдод байна. Уучлаарай. Би багш биш л дээ. Би энэ ангийн эцэг эхийн зөвлөлийн дарга нь байна. Өөрөө чинь сонгосон юм. Танаа эхнэрүүд. За сайн байцгаана уу? Эцэг эхийн хурал нэрлээ. Сайн байна уу? Сайн байна уу? Энэ эрүүл үү? Сайн уу? Сайн. Юу вэ? Юу ч байхгүй. Намайг таньж байна уу? Яаж гин үү? Таньж байна уу? Энэ насандаа чараагүй байна. Би дуучин Атро байна штэ. Ямар маа? Рок попын дуучин Атро байна. Чи дуучин Атро би Фидель Кастро мэдв. Сайн байна уу? Сайн байна уу? Нэрээ адилгаар хэлж шүү аа. За энэ хуралд аав ээж нар гээгүй юм. Энэ өө юу хийж вэ? Би өвөө биш ээ. Аав. Аа. Шаавда. Би та нарт нэг юм хэлье. Энэ биш үү? Өөрийнх нь төрсөн хүүхэд өөрийнх нь төрсөн дүүтэй нэг ангид сурна гэдэг бол бахархмаар үз. Ах ууцсан байгаа юм аа. Юу яриад? Юу яриад байгаа би чи? Ямар сони юм ойлго. За, өнөөдөр ингээд ийм сайхан аавууд ирсэн дээр нэг хүүхдийн талаар авч хэлцэхгүй болохгүй нэ. За тэгээ хэлцээ. Энэ хэлээр. Батбаатарын гэр бүлээс хөө амтан байна уу? Бос юм. Би байна.
Та яасан Батбаатарын аав нь үү те? Тэгээ ээж нь байна уу? Ичээрээ заа юу? Яаси? Ичээч. Ичээч. Болов. Ямар тоглоомтой юм бэ? Та биш үү? Хүүгийнхээ анги фонтын мөнгийг цаг тухайд нүг заа юу? Тэгээд дараа нь ичих нүрээ илгэндээ наа. Маа. Энэ ямар Болов. хааши Чи одоо хүүхдээсээ хідэн төгөр харамлаад юу хийдэг юм бэ? Би Монгол улсын шүүгч хүн. Оо мааны үү. Өө Би хүүхдтэй мөнгөний өгсөө. Хүүхд манд үрэн таран хийсэн байх. Та аль дүүрэг шүүгч юу? Би дүүрэг ордонд хуулийн зөвлөх юм байна л. Тийм байх. Ямар ордон? спортын төв ордон. Юуны шүүгч? Жодогийн. Эцнээ алдаа. Энэ одоо ямар сонин прокурор шиг танилцуулдаг нөхөр вэ? Би ч улсын шүүгч юм чи шүүгчийг шална үстэй. Жуудаа ихтэй хэдэж хүн сандаргаа ичгээч. Хүүе. Вау. сайн уу бүсгүй мэ? Сайн. Намайг таньж гин үү? Юу лээ? Би дуучин Атро байна. Хингэнэ? Рок попын дуучин Атро байна. Оо, яна уучлаарай би өөрөө чи багроо гэсэн. Иви. Ой. Гэгээ алсын одоо нэшрээ. Ямар сони би ягаад намайг танихгүй байгаа юм бэ? Өөш энийг хинийг нь таньчаач ямар ядаргаатай бэ? Би таниад байгаамаа энэ манай өрний сэлээсэр. Та андуураад байна. Аха. Тэгэхээр сайн байцгаана уу? Аха. Тэгээд би энэ ангид сурдаг Мишелийн ээж нь байна уу? Аав удаж ангалцаад байгаач. Жохон соёлтой байгаач. Тэгээ яасан гинэ? Баярлалаа. Тэгээд би маш их ажилтай болохоор багшийнх нь яг хэлсэн цагаас нь жоохон хоцорчлоо. Зүгээр өстэй те. Хөөе өвгөн болооч. Тэгээд хаан суух уу? Та бүсгүй хүн урдсоо. Чи тийс. Баярлалаа. Би нэг ярих юу яриад байж. Яасан? Жохон гоцорчлоо. Мишеличи. Аха. Танис нэг юм асуух юм уу? Тийгөө. Өөрийнх нь төрсөн хүүхдээ өөрийнх нь төрсөн дүүтэй нэг ингэж сурахаар гоё. Юу ч ойлгосонгүй. Ямар тэнийг юм би? Энэ өө жохон уучсан байгаа ба. Хүүе энэ тэс хөндлөм чи юу вэ? Яна яац юм бэ? Бүхсэн үтцсэн юм уу хайшаа юм бэ ч одоо. Нойл орох гээд байгаа юм биш үү? Сайн байцгаана. Хөөе. Чи архитекттэй гүлэг шиг яаж яваад байна? Ямар ичмэр юм бэ? Та урлаг ойлгохгүй байна. Би заагур өмсөгч. Чи юуны цагаар өмсгөө? Ойлгомжтой биш вэ нөө? Бид гойрхон лахарт юм уу гатахгүй. Наа хич олон бик. Юу архит яриад байгаа юм бэ та? Нар салхинд гахгүй над архит чи гисэн шүү мэнийхөө. Нэг архиттэйгүүд ингээд чигээр юм шиг хөндлөг явждаг байхгүй. Уучлаарай суучих уу? Халдахгүйс. Архит Би яаж мэддэг юм бэ? юм яаж мэдвэ таасаасуу. Йоо ямар сони юм бэ та нар? За сайн байцгаана уу эцэг эхчүүдээ. Сайн байна уу? Сайн байна уу? Бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Баярлалаа. За. Өнөөдөр ч харин харагдаж үзэхтэйгүй эцэг эхчүүд цугласан байх ч нэ. Харин тий урдан дандаа ихчүүд ирж исэн юм шиг байна. Нэг эцэгтэй. Одоо биднийг харахад нөгөө чонва 7 ишг шиг харагдаж байна уу? Ишиг ба 8 чон гэж. Та ишг. Та чоно. Үгүй би шүүгч. Хамаагүй нүүр өгч болохооргүй хөөх нүг үү. Багшаа. Аа. Болтын гэрээс ирлээ аав нь.
Болт яа. Тийм байна. Харвас их талдаг нур мөн байна. За тэгэхээр эцэг эхчүүдээ би та нарт өнөөдөр хурал хийхгүй та бүхэнтэй нэг өдөр нээлттэй хичээл хийх юм шүү. Заа ёо. Хичээл суух юм уу? Тэгэлгүй яг нэг өдөр хүүхдүүдийн оронд хичээлсэн. Үе ямар айтайх юм бэ? За баярлалаа багшаа. Зүгээрээ. Хичээл орох шиг надад уцаа байлаач. Би өөрийнхөө уцаар ярьж байна. Чи хин Чамд ямар хамаатай. За. Байна уу? Оо хань хүүхдийнхээ оронд 5 6 хичээл суух юм шиг байна. Би уугаагүй. ихтер нийтэхгүй нац. Зүгээрөө. Зүгээрээ. За тэгэхээр хичээлээ эхэлцгээе. Хичээл эхлэхээс өмнө бүгдээрээ ямарч байсан бүгдээрээ урд гараад нэг игнээ болж чигсаад төрийн дууллаа дуулж игшиглүүлэх болно. Яасан гоё. Ямар За. Төрийн дуулынхаа үгийг мэдцгэн үз. мэдлгүй яах вэ? За. Одоо хүүхэд багчууд маань ингэ төрийн дуулаар бас хичээлээ эхэлдэг гоо. Тэгэлгүй яах вэ? Бас гоё байж тээ. За бүгдээрээ зүрхэн тушаа газараа гараад явцгаа. За зарим нэгэн зүрхээ зөв болъё. Бүсгүй та чи хаанаа. Хөөй. Та нар ч ямар сонин зүрх. Уучлаарай. Навар хос зүрхтэй болчлоо. Би содгоо юм л да. Тийм бай, таригчин солгоо юм шиг байна. Эхлэхгүй багшаа. Болсон бол бүгдээрээ дуугаа дуусгая. За баярлаа. Юу гэнэ? Яасан? Юу хардаа гэдэг юм бэ? Үгүй би энэ гайгүй юу? Харин тийм. Яач? Мо. Үгүй татаад байгаа юм биш үү? Мо. Үгүй ингэж гацаж сааж ит юм болов. Монгол. Ор. Энэ зургатсан пенс шиг хайш юм бэ? Ор. Орно. Мама. Яагаад байгаа бэ? Мама. Хурд мандуулаа чи ядаргаатай байж чи. Мандууд. Яа. Баярлалаа. Ингээ та бүхэндээ дараагийн дуулах дуу маань. Ой, юу вэ? Хөөе. Дөргөө нөхрөө чи. Дараагийн дуулсан юм чи. Яаж ин та чи хичээл дээр вэ шүү дээ? Харин тий. Би нүг нүдэнэ дуулсан чи тайдан дээр ингээ очихгүй өөрийгөө. Юу, багш танаас нэг юм асуучих уу? Болгүй яах вэ? Энэ сая явсан энэ дууны аялгау яасан айтах аялгау вэ те? Тийш дээ. Хөгжмөнд би бицээ. Оо та бичсэн юм уу? Тийш Тэ дээ. үгийг би биц. Оо та бичсэн юм уу? Хөөх, шинэ дууг чинь би CD-нд оруулах болох уу? Наа чин төрийн дуул. Оо даач тий баха сонссаа юу вэ? Баярагийн та бас их шогч хүн биш үү? Энэ яг манай вернис хэлээс юм уу? Та андуураад байна. Төрөөг. Сони юм би. Байна уу? Хана? Энэ төрийн дуулын аяа чи миний хүүгийн багшны зохиосон юм биш. Үгийн болт яав хийсэн юм бэ? Би уугаагүй. Та нар ч одоо удлаа ярьсан юм хайш гэж.
Одоо ингэж ярихаар ууцсан гэж бодлоо яагаад тийм. Би одоо төрийн дууны үгийг ячээ. Яана энэ. За баярлалаа. За хичээлээ эхэлцгээе бүгдээрээ. Йоо. За тэгэхээр нэр хинэ наран гарвын аваа. Танаа гэрт нэрээ хулгай зэлхий ороод байна гэсэн яасан. Хулгайч нь олцсон уу? Харин нөгөө эхнэрийн эмэг бүгжийн тэр алга болоод ерөөсө хулгайч нь олдохгүй байна л да. Хулгайч нь та өөрөө л юм байл шүү дээ. Та өөрөө аваад ламбард нь тавиад өрөнд хараа хийждэг юм байл шүү дээ. Та яаж мэдээд байгаа? Хүүхд чи хэлсэн юм аа. Энэ хүүхдүүд ч одоо хичээл дээр ирээд хамаагүй юм яриад ах уу? Ярилгүй яах вэ ч. Хүүхэд гэдэг чинь томчууд бидний тойл шүү дээ. Толио. Тэгэлгүй яах вэ? Ямар ч хамаагүй үйлдэл гарвал та нар тэр болгоны чинь дуурай штэ хүүхэд. Байна уу? Тэгээд. Ханаа. Энэ хүүхдүүдтэй тойл авч өгөхгүй бид нарыг тойл гэж ойлгоод юм биш. Би уугаагүй. Энэ одоо дандаа согтой юм шиг юм ярих. Чи одоо гэрээсээ юм хулгаад болоо чи. Ямар муухай хулгайч юм бэ? Энэ ямар За хүнийг хулгайчаар нь дуудах яах вэ? Балдан пүрүүга би бас тантай юм ярмаар байна. Хэн? Балдан пүрүү. Наад нөхөр чи аатро гэдэг шүү дээ. Балдан пүрв ээ, балдан пүрв ёо. Балтан бүр бож аатро өгтэй яг үү. Ядаж баатро гэж. Гэхдээ та ядаж жинхэнэ нэрийг хэлээд тахтай тийм бэ? Аатрагоор л явчихгүй юм. Гэхдээ та нэрээ солихын оронд ядаж сөөхийнхөө мөнгөийг төлчихөл дөө. Тэгэхгүй бол хэцүү байна гэдэг нь шүү дээ. Хүүхд чинь өглөө болгон хичээлдээ явахаар байнга мөнгө төгрөг нэхэд байна гэд надад хэлээд байна шүү дээ. Би CD-гээ гаргах гал мөнгөө цуглуулж штий. Балтан бүр. За, баги сонсороо зөө чамд зөвлөө. Сохихо. Мама. Монгик. То. Тодочи. Yeah. За болно эцэг эхчүүдээ. Хин Батбаатар яав. Танаа хүүхд чинь бас надад юм ирж хэлсэн л дээ. Эхнэр чинь нүдэн бас ингээ хавтаа хөхөрцөн байна гэсэн гайгүй юу? Юу л да нэг нөө шумуул хазаа тэр нь ингээ хөхрөөд ингээд. Йоо, шомуу суугаар нь энэ нөхөр ингээ алчихгүй юу? Баг галтраа. Голын надад хэлсэн. За ардгамжаа жаргашаас аваад очичв. Эцэг эхчүүд та бүхэн маань бас хүүхдтэй тавих анхаарал чинь багасаад байна. Тийм учраас энэ өнөөдрийн нээлттэй хичээлийг хийж байгаа юм шүү. За жишээлбэл Батбаатар яав. Та өнөөдөр хүүхдийнхаа юу хүсэж мөрөөдгийг мэдэх үү? Мэднэ. За юу? Марууч. Маруучд мөрөөдөж миний үчи авах хийсэн гэж. Наач уугаагүй. Ийм л байна штэ та нараа. Та нар өнөөдөр хүүхдүүдэд хоолж ундлаад хувц сунаар авчирж өгөөд мөнгө төгрөг олж ирж байгаагаа хайрлж халамжлаад байна гэж бодоод ах шиг байгаа маа. Үгүй ээ эцэг эхчүүд аа. Хүүхдүүд чинь та нараас зөвхөн урмын үг, сэтгэлийн үг дэм авахыг л хүсэж штэ. Ядаж нэг цаг ч гэсэн ярилцаад үз. Дотоод ертөнцөөр нь аялаад үз. Тэгвэл та нар хүсэл мөрөөдөл мэдэн шүү аа. Зөв. Энэ их бодвоштой санаа юм шүү. Тийм байна. Тийм байна. Байна уу? Ханаа өнөөдөр хүүхдүүд тоол өгөхгүй шүү. Хувцсанаар өмсөхгүй шүү. Дотоод ертөнцөөр нь аялнаа. Би уугаагүй. За би тэгээ хүүхдүүдээр чинь чөлөөт сэдв өгөө зохион бичлэг бичүүлсэн байгаа. Их олон зохион бичлэг ирүүлсэн. Одоо бүгдийг нь уншаад яах вэ? Ганц хоёрыг нь уншаад үзүүлчихье. Батбаатар яв. За. За хүүхд чинь өөрт чинь зориулаад миний ав сэдвтэй зохион бичлэг бичиж ирүүлсэн. Ямар гоё биш. За сонс. Миний ав бол архичин. Архигч харин ундаа шиг юу л жигөндөө. Одоо бүр өглөө цайгаа уухтаа хүртэл сэржмэлж уудаг болсон. Арайчтэй чи. Гэхдээ би аавыгаа их өрөвддөг. Ямар юмдаа өрөвдөө. Ээж дүү бид гурыг тижээх гэж л архи уудаг юм билээ. Дуугаатай чи. Би ухаарч штий. Ажлаа бүтээхийн тулд архи уух шаардлагатай болдог гэсэн. Намайг анх хилд ороход уужил байсан. Намайг анх хөлд ороход уужил байсан. Намайг анх цэцэрлэгт ороход уужил байсан. Айгуу бол одоо ч гэсэн уучихсан л байгаа гинэ. Би уугаагүй.
Аавын минь ажил бүтнэ гэдэгт би итгэлтэй байдаг. Тэр цагт аав маань архинаас гарах бах. Би аавтайгаа гадуур зугаалж хамт загсан явж хамтдаа усан сэлж ааваараа сургуультай хүргүүлэхийг маш их хүсдэг. Ганч миний хүслээр болдгоо гэж ütсэн байна. Арайч тийм аа. Та өөртөө анхаарал тавихаар хүүдээ багч гисэн анхаарал тавьж байна мэдв үү? Архин анхаарал тавихаар хүүхдээ анхаарал тавиач. Би хүртэл ээжийнхээ ангар шар уураг ариун цагаан сүүнээс нь гарч чадсан юм чинь миний аав хизээ нэгэн цагт архинаас гарч ажил нь бүтнэ гэдэгт би итгэлтэй байдгаа гэж. Ямар мундаг юм бэ? За баярлалаа. Чи ямар юм бэ ястив? Ой, эцэгхийн зөвлөлийн дарга тэр цуглуулсан мөнгө аваад энэ нөхрийг архины имчилгээнд яваад яа. Айхтар хэлсэн байх шүү. Мөнгөний нөхөр чи уучин тэгээд би уугаагүй л гэдэг шүү дээ. Мэдэж гинөө. Болтой яв та жоохон ч гэсэн чимээгүй байж болох уу? Би танаа хүүхдийн бичсэн зохион бичлэгийг уншиж үзүүлээ мэд үү? За их сайхан сэтгэлтэй зохион бичлэг бичиж ирүүлсэн байна. Миний ап бол далдагноор хөөн гэж байна. Дугаа бай. Миний амьдрал сэтгэлтэй зохион бичлэг. Би аав ээжийнхээ хүү болж төрсөндөө маш их баярлдаг. Аха. Нэг өдөр аав ээж хоёр маань надад дүү төрүүлж өгнө гэдгийг хэлэхэд би маш их баярлсан. Ийм бичдэг байхгүй. Би дүүгээ гарч ирэхийг аав ээж хоёртой хамтдаа эргэлхийг тэсэн ядан хүлээж байлаа. За. Ингээд миний хүссэн хүлээсэн дүү минь төрлөө. Төрсөө. Дүү гэрт ирснээс хойш аав ээж хоёр маань урдын адил намайг хайрлахаа болж үргэлжил дүүг өхөөрдөн үнсэж инхрээлдэг болсон гэж байна. Та бас ингээд том хүдэ тавих анхаарал чинь багсан байгааз. Харин одоо миний аав ээжээсээ байнга сонсох болсон үгнүүд гинэ. За. Наатха дүүдээ өг чимээгүй дүүгээ сэрээч гин хөөй дүлийн минь чамж их байна уу? Муу хүнийг зарсан хойноо өр зүүнч үхгүй ч байж үгсэндээ уйлдгий. Энэ их зүүнээ дандаа дүүгээсээ юм харамлан. Энэ үгнүүдийг байнга сонсох болсон гэж байна. Манчис амар өнөө үзсэн. Аав ээж хоёр маань дүүгэлээ үг хайрладаг болсон болохоор би дүүтэй баймааргүй байна. Бурхан минь би чамаас нэг л зүйлийг гуй. Гоо аав зөвшөөрэй. Миний аав далдагнуулаач гэж. Миний дүүг ээжийн гизэнд буцаагаад оруулаад өгөөч ээ. Чага би яаж болд юм бэ наа. Зайлуулаа. Би аав ээжигээ өөрийн гисэн бүх зүйлээ авмаар байна. Намайг амьдралд минь эргүүлж оруулж өгөөч. Аль эсвэл адилхан хайрлаач ямалуу даа гэж утсан байна. Ерөөс анзаардаг юм байна те. Ерөөс анзаарах. Бид нар одоо ингээд баг бүрэн ингээд томоо одоо ингээд хөсөр хайдаг штеп. Тийм штеп. Нэр хүүгээ амар өрөвчнээ. За Сайхан өгөөчтэй сайхан нэвтрүүлэг болж байна уу? Тий. Хичээл. Сэтгэл амар хөдлөж ийн караоке ороо 100 татчихоо. Та хичээд өмөлгүй шүү Батбаатарын аав. Энэ нэр сайхан өгөөжтэй хийж болж байгаа багш баярлаа. За тэгэхээр дараагийнхаа хичээлийг оруулъя. Дараагийнхаа хичээлийг бас их сонирхолтой оруулъя гэж бодлоо. Эцэг эхчүүд та нар манаас хүүхэд балчир насндаа их л олон зүйлийг бодож мөрөөдж явдаг байсан байлгүй. Тэгэхээр Батбаатарын аав та хүүхэд байхдаа ямар мэрэгчлээ болохыг хүсэж мөрөөддөг байсан бэ? Аригчин болохыг мөрөддөг. Хийдгүй. Би сүүл тийм болсон болохоос сүүлдгийг би их шал өөр мэрэгчлэх хүсч мөрөөддөг байсан та. За. Нинжа болно гэж боддог. Нинжа гэж юу байх вэ? Ингээд гүйл. Жаахан балгачаал ингээ гүгээд идэх. За, Мишель ээж та Оо, эмч болсон. ямар сайхан юм бэ? Эрдэнэ цан та. Би ч одоо сансрын нисгч болно гэж мөрөөддөг. Яста сансрын мөрөөддөг. Дэлгэр сайхангаа та ямар мэрэгчлээ болохыг хүсдэг байсан бэ? Би онгоцны үйлчлэгч болъё гэж боддог. Онгоцны үйлчлэгч. Одоо сонсч. Энэ онгоцод хүн суухгүй. Харин би нэг шиг байлээ. Болтын аав та? Би бол багш болохыг боддог байсан. Багшаа. Тий. За, өнөөдөр тэгвэл Болтын аавын хүсэл мөрөөдлийг бүгдээрээ хамтдаа биелүүлцгээе. Багш болох юм. Тэглгүй явах танаашаа гараад ир. Оо за. Ийм амархан. Би заримдаа ингээд сургуулийн захирал болъё гэж мөрөөддөг байсан. Сургууль тэр аяараа уунштэй байж гинөө. За, өнөөдөр Болтын аав тооны багш болоод энэ хүү тоог та эцэг эхчүүдээр бодоолно шүү заяа. Харин эцэг эхчүүд маань та нар маань Болтын аавыг багш гэж бодоод бодлогынхаа хариу гаргана шүү за. За, би түр гарчхаад ирээ. За мөрөөдөл биелсэх хүн. Мөрөөдөл биелдэг юм байна. За нэг далдгансан багштай учирнаа. Бос. Ярахна. Дарвайсан бацаанууч яах гээд байна. Сайн байцгаана уу? Юу вэ? Сайн та сайн байна уу гэдэг юм уу?
Суу. Дофтор нь хүүхдүүд гайчлаа шүү аа. Дугаа авахгүй аймс чи шатаа шүү. Амьдралаар чи наад шүү мэдв. Тэг ганцхан архитекттэйгээ үлдэх нь байж тээ. Мэдээ хичээд юм үлээ. Тэгэхээр би багш математикийн хичээл орно мэдв. Ойлгосон уу? Энэ хичээлийг маш сонирхолтой явуулна мэдв. Та босдоо. За энэ хүн бол Аацэг Улаанбаатар гот ийшээ зогс. Ойлголоо. Тэр онгоцны хөгшин үйлчлэгч бас. Бэцэг дархаа хот ийшээ зогс. Чи бас. Би жицгүү. За тоглосон юм тоглосон. Хэн Жетра бас. Юу жетро биш дээ багро штэ. Аатро штэ юу вэ? Чи Улаанбаатараас 60 км цагийн хурдтайгаар автомашинаар Дархан хот руу явна мэдв. Ямар машинаар явах юм? За ямар ч яадгийн. Вэ би лимузингээр явна шүү. Чам түрүү сангалтай мэдв. Сөөхийгөө мөнгө төлж олон юм ярив шүү. За бас. Дархан хотоос Улаанбаатар хот руу ундаг дугуугаар 20 км цагийн хурдтай явна мэдв. Ундаг дугаар хөрөхөө тийшээ. Хүргээд очихгүй юу? 20 км. За. Энэ хооронд 220 км-ийн зайтай. Энэ хоёр хүн хэдэн цаг, хэдэн минутын дараа уулзах вэ? Малаа. Мал юм чи яаж мэдтий? Суу муу. Би шүүх шүн шүү. Жуудаагийнх. Бодуулаад бодохгүй бол муу. Би гатуу багш шүү. За та хоёр яв. Тэр жаг удаа чи жаг хурд яв мэдв. Км цаг. За ингээд надад харж байгаа бод. Зогс. Замдаа өрхөн дээр хоол идэнэ үстэй. Тэгээ Юу өрхөн бэ? Үчи хотоос гарч байгаа ч өрхөн дээр хоол идэнэ шүү. Тэгээ танд хүн дарах юм бол ганц 200 татаад бууд хончоод өгдөө гараа явчих бод. Юугаа балиатаад байгаа юм чи? өч үлсөд байгаа чи өрхөн дээр хоол идчих л та. Чи заавал өрхөн дээр идэх албаа. Өдөр хаана идэх юм? Тэр хажуудлынх нөгөө бууж морд чи тэр их гоё шүү. Тийм үү? Тэрний гуляш юу вэ хоош? Энэ бодлого юу бол гайч байж. Бод амьдрал дээр өгшөө өрхөн дээр хоол идэнэ шүү. Ямар ч бодит амьдрал байхгүй. Шууд надад уулзвал өрхөж байхгүй. Шууд бол амарх шүү. За явах уу? За та хоёр яв. За. Ийм амархан бодлогыг бодож чадахгүй хайш юм бэ чи. Яв да. Зогс. 5 секундын дараа бол. Энэ яадаг олгоо толгойтой малд байна. Гүч наа чи 220 км-ийн зай байгаа шүү дээ. Түр наа чи өрхөн байгаа шаан. Оо та нар ингэж мөнгөн жагаар энийг бодоо орчиж. Өөрийнх нь төрсөн хүүхэд Уянс амар хэцүү бодлого яах юм бэ? юу Өрхний асуудал шийдээ. Болио. Чи дугуйтай цаанаас нь яваад л да яах гэдэг юм боош. Уу явуулсан. Үчи яса голоо зөгсөн. Яач юу? Үчиний хүнээс 30 заас зээлээ чи таксигаар явчихгүй яаж байгаа чи. Түр яг өрхөн дээр уулзсан шүү дээ. Тэр үчи дугуугаар яв гэдэг шүү дээ. Чи бодгон дээр ундаг дугуй гэж байгаа шүү Надад дээ. дугуугаар явдаг доош оруулах шаардлага байхгүй. 2 3 машин байна. Би аль нэг аваад сонгоод унаад явсан болно. онгоцоорч явчих чам. Хэдэн километр ч юм. Гүш скот ингээд би чамааг очоод анхнаас аваад. Хой. За боди энэ бодлого хариу гарахгүй байна. Бодохгүй юм. Суу. Гүй. Нэгд бөөнөр гарсан хий чин 100 дууслаг гол мал явъя л да. За энэ өвгөн далжгнаарай. Сууцгаа. Өдгөө хоолнд орохоо болчих юм уу? Чи зүгээр сөөхийгөө мөнгө төлж мэдв. Йоо ядаргаа. Юу болчихоо энэ бодлого заваарсан юм бэ чи. За дараагийнх нь. Байна уу? Хана. Бид нэр ингээд Улаанбаатар хотоос Дархан руу явбал замдаа өрхөн дээр хоол идэн те. Би уугаагүй. Даргаатай юм. Чи нэр. За бодлогын хариу гарсан уу эзэгчүүд ээ? За хит. Заач гарахгүй байна энэ бол. Яасан бэ? Гарсаа багшаа. За ямар хариу гарсан? Өрхөн гэж гарсан да. Наа бодлого чи сони боллоо гэж. Эндээс лимузинтэй яваа, тэндээс 3 машинтай яваа. Тэгээд эргээд өрхөн дээр уулзаад, ууж идэл, буудалд хоноо заваарсан юм байна чи наач. Чи бодлогын хариу биш юу болгоч юу? Эндээс болж явахгүй юу? Зөв зүгээр явж исэн хоёр өрхөн дээр уулзаад аригтуулаад. Амьдрал дээр өрхөн дээр хоол идэн Чи бодит амьдрал өрхөн яриад яах гэдэг юм чи. За байлцгаа. Нэгэнд гаргаж чадаагүй юм чинь гэрийн даалгавар хүүхдүүдээрээ гаргуулж ирэн шүү. За ёо. За. Манай хүүгч гэсэн өрхөн дээр хоол идэл цаашаа явна шүү дээ. За болно эцэг эхчүүдээ. Дараагийнхаа хичээлийг оруулъя. Дараагийн хичээл маань дуу хөгжмийн хичээл. Ой. За ингээд дуу хөгжмийн багш Гэрэл Цэцэг багшигаа орж ирэхийг урьж байна.
манай сургуулийн их дэмжиж хандж Аа? байгаа юу гэвэл эцэг эхчүүд хүүхдүүдэд юу яриад юуны тухай яг юу сураад яваад байгааг мэдэхгүй байгаа хгүй. Тийм учраас өнөөдөр энэ ангид ямар ч Ер нь та бүхэн ингээд ярьж байгаа бид нар л хараа ярьсан зүгээр байхгүй ингээд өөр ганцаар яриад бид нар ингээд суугаад айгүй утгагүй байгаа байхгүй наа чи. Ой энэ орны караоке ороо 100 татчаад харъя л да. Хой. Уучлаарай багшаа энд хүмүүс сууж ин та бид нартай харьцаад ярьчихгүй юу? чи хийн. Хин байдیں далдаг мөнгө. Гин нэрээ. Датаа. Аачихгүй за. Энд нэг ч эцэг их байхгүй. Дандаа сурагчд байна. Нэг ч сурах шалга та хар эцэгхийн төлөөлөл ирсэн байна. Багшийнхаа өдөөс чи хийн. Үгүй та биднийг хүндлээд наашаа хаач. Энд дандаа сурагчд байна. Сурч байхгүй. Юу гэдэг юм бэ? Хийн. Сурч. Хийн. Ээж биш ээж сурагч. Уучлаарай өөрөөс ч нэг асуучихв. Энэ хичээл мичээл хүүхдүүдтэй ингэж орд юм аа. Хаашаа. Ойлгосонгүй. Энэ ангид одоо бас ямар том дуутай сурагч суугаад байна. Эцгийн төлөөлөл санал бодлоо гэж байна. Сурагчд бол хичээл дээр ингэж ярьдаггүй юм. Энэ сурагч байна уу? Да ялангуяа та багшийнхаа өдөөс юу гэдэг вэ? Хитэн чи. Том байна. Ангиа тарья. Эрт бүрнөө. Бүрэн. Энэ үед хүүхдүүдийн анхаарал нь төвлөрөөгүй бүгдээрээ үүмүүлж яадаг байхгүй юу? Хүүхдүүд бол үүмүүлдэг. Үүмүүлээч таа. Ой чамд тараас байгаа юу? Ямар муухай юм бэ? Би хам ярьсан. Та арай нөгөө тараас уу яа. Тэгж ойлгосон юм яа. За сууцгаа. Дуу хөгжмийн хичээл ороход бэлэн боллоо. Хүүхдүүд анхаарлаа хандуул. Дуудуулахад хэд хэдэн чухал зүйл байна. Энэ юунаас эхлэх вэ гэвэл нэгдүгээрт амьсгалын дасгалаас эхэлнэ. Нэг ёсондоо амьсгаа гэсэн үг. Би сая юу гэсэн? Амьсгаа. Яар бүдүү олоотой хүүхдүүд өө. Амьсгаа! Чи гараад ир. Амьсгалыг яаж зөв авч сурах ёстой вэ гэвэл бэлдэх байдалд орлоо. Хөлтөө мөрний хэмжээтэй заав. Гараад хашаандаа авлаа. Анхаарлаа төвлөрүүлээд амьсгалыг гүнзгий ав. Авсан амьсгал уушгаар дамжаад хотод руу ороод хоёр үрц рүү хуваагдаад амьсгал яван явсаар ахар сүүлэн дээр очино. Дотор нь ороод тэнэ явж тийм шүү дээ. Юу ойлгосноо ангийнхандаа харуул. Юу ч ойлгоогүй. Ойлгосон. Бэлдэх байдалд орлоо. Амьсгалаа гүнзгий ав. Авсан амьсгал уушгаар дамжаад хоёр үрц рүү ороод хамгийн сүүлд ахар сүүл рүү орлоо. Соо. Хоёрдугаарт дуудуулахад юу чухал вэ гэвэл хоолойгоо халаах чухал. Юугаар халаах вэ? Байгаа мó. Хой. Чи гараад ир. Хурдлаач. Хоолойг халаахад тусгай дасгал байна. Энийг юу гэж нэрлэдэг вэ гэвэл гам гэж нэрлэнэ. До ре ми фа соль ля си до си ля соль фа ми ре до дул. 오레미 파페야 세속이야. Наадхныхаа үгийг бичээд өгөөрэй. Хүүхэд болгон дуулах албатай биш ээ. Солгой хоолойтой, сонсголгүй хоолойтой гэж олон төрлийн хүүхдүүд байна. Гэвч суурийн зөв тавиад өгвөл ямар ч хүүхэд дуулж чаднаа. Энийг эрзенатран ажилуулах гин. Хэрвээ эрзенатрыг зөв ажилуулах юм бол хүний зулаа чичирдэг юм. Би сая юу гэсэн? Зулаа чичирэн. Чичрүүл. Би таныг эрзенатран ажилуулж чичрүүл гэсэн болохоос хоёр хатраас сэгсэргээгүй. Яаж чичрүүлэх юм бэ? До. Хоолоогоо. Дул. Хоолоогоо чиж. Машинаар карбюратор авчихлаа. Чи гараад ир. Энэ хүүхэд яаж зөв хийж зулаан чичирч байна гараан тавиад мэдэр. 오레미 파페야 세속이야. Чи. Энэ хүүхэд яаж зөв хийж зулаан чичирч байна гараан тавиад мэдэр. Чи. Гараад ир. Энэ хүүхэд яаж зөв хийж зулаан чичирч байна гараан тавиад мэдэр. Чи. Гараад ир. Энэ хүүхэд яаж зөв хийж зулаан чичирч байна гараан тавиад мэдэр. Чи. Гараад ир. Энэ хүүхэд яаж зөв хийж зулаан чичирч байна гараан тавиад мэдэр. Чи. Гараад ир. Энэ хүүхэд яаж зөв хийж зулаан чичирч байна гараан тавиад мэдэр. Чи. Гараад ир. Энэ хүүхэд яаж зөв хийж зулаан чичирч байна гараан тавиад мэдэр. Чи. Гараад ир. Энэ хүүхэд яаж зөв хийж зулаан чичирч байна гараан тавиад мэдэр. Чи. Гараад ир. Энэ хүүхэд яаж зөв хийж зулаан чичирч байна гараан тавиад мэдэр. Чи. Гараад ир. Энэ хүүхэд яаж зөв хийж зулаан чичирч байна гараан тавиад мэдэр. Чи. Гараад ир. Энэ хүүхэд яаж зөв хийж зулаан чичирч байна гараан тавиад мэдэр. Чи. Гараад
Айсан. Би хичээлтэй байна шүү дээ. Багшаа гарчаад ир. Гар. За хань гарч ир. Хань амьсгаа чи хич хамраар авагдаа тэгээд бүхсэн дээр ирдэв биш тий. Би уугаагүй. 3 дугаарт дуудахад юу чухал вэ гэвэл хэл ярианы дийгт чухлаа. Намайг юу гэж хэлэн дагаад хэлнэ. Чичцаа. Хичээсээ. Та яаж маяглаад байна? Би дуучин хүн л дээ. Дуулахаасаа илүү маяг нь ихтэж тийм ээ. Гар ширээн дээр. Чицацаа. Анхаарлаа төвлөрүүлээд намайг заасан хүн дагаж хэлэх ёстой. Чичцаа. Тэ та пүү. Сая яач вэ? Хийм шүдэн мултраад байна. Бүр бүхтэй. Нэг авгаач айцээ. Энэ одоо Гитлерийн Германы Гестапо авгаа юу? Чатаа яач. Таяас их хүн шолдгийн өөрөө чадах уу? Аа? Чицачи. Юу гэсэн би сая? Юу гэсэн? Юу гэсэн? Чицачи. Чицагчи. Чам шиг хүүхдэд ангийн сурлагаас хойш нь татдаг юм. За хүүхдүүдээ энэ болгоныг хийж сурсны дараа бүгдээрээ хан цоолж чаддаг байх ёстой. Юу? Чи багш намайг харахгүй байна гээл түрүүнээс хойш хичээл дээр үүмүлээл хүүхдийн араар гүлэн хийж уусны чинь би хараагүй гэж удаа юу? Гар. Хан бол Хан уу? чи юм уу? Хичээл дээр дандаа далдах нь. Гар. Намайг юу заасныг сураад ангийнхандаа зааж өгнө. За хүүхдүүдээ хан цоолно гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл хан Нинан зогсож байгаа би хан Нинан зогсож байгаа тэр хүүхдэд миний ярьж байгаа нь тодоос тод сонсогдож байвал үүнийг хан цоолох гинэ. Жишээлбэл кипитэ. Ой. Цаарвоо. Оо цаараад байна. Наана зүгээр зогсох юм уу? Тэ хантай хангуу сонсогдож байна уу? Кипитэ. Эцэг эхчүүд хүүхдүүдээ нэг өдрийн хичээл таслуулах, нэг цагийн хичээл таслуулахыг юм чинээ тоодоггүй. Гэтэл ямар их хичээлээс хоцорсныг хизээч ойлгодоггүй. Жишээлбэл энэ хичээл дээр таслаж ирсэн хүүхэд өнөөдрийн хичээлийг ойлгохгүй ямар мэлэн хойлог мэдрэл муутай царай гаргахыг ангаараа харж шоолцгоо. Ой шүүгчээ. Багш дуудаад байна. Яасан багшаа? Хан цоол. Одоо л мэлээ хойлог дээрээ тавьлаа та. 100 айд яваад ирэх үү? Хан цоол. Барилгын материалын хичээл орсон юм хайш юм. Сая чамааг байх гээд үдсэн хичээл. Наа чин хан. Чи цоолно мэдв. Цоол. Оо ямар мэдрэл царай гаргадаг юм байна чи. Энийг үү? Ой. Яаж ийна? Чи энэ бүр яах гэдэг вэ? Цоолдё. Амаараа цоолно шүү дээ. Амаараа. За хурдлаач. Заван. Ой. Түүний ихнэр залгаад энэ ятаргайт юм одоо байна уу? Би хичээлтэй байна шүү дээ. Наран гарвын аавыг цоолох гэж байна. Би уугаагүй. Ятаргайт юм би. Чи юу ч ойлгосонгүй. Кипитэ гэж хэлээд нуруугийн цоолно ойлгосноо? Гифтэчээ. Ээж ямар юм бэ? Зөвөө хүүхдүүд ээ. Нефт гар. Энэ хан хөрөх үү? Нефт. Хайр гаргийн гिचээд юм уу хайш юм. Цаалцлоо. Яна. Хичээл дээр уцаар ярина. Хичээл таслана. Чам шиг хүүхдүүд ирээдүйд ямар хүн болох уу? Нинжа. Архичин. Багш ястаа гоё талаа. Наа чи аригчин байхгүй юу? Чим үү даллаг. Гар. Дандаа хичээл өмүүлнэ. За хүүхдүүдээ ширээн дээр дууны үг өгсөн байгаа. Наад үгнүүдээ хараад бүгдээрээ дагаж дуулах ёстой. Одоо бүгдээрээ хоорын байрлал ав. Яа нэг Хоол норно гинэ. Үдийн цай гэж өгдөг гэсэн. Тэр л юм шиг шүү дээ. Бүгдээрээ найрал дууны байрлал ав. Өөр найрлаад наадуулаад тий. Яа тий. Зүгээр л хоорын байрлал авчаач тээ.
Яа. Багшаа өчтөр жоохон савцаж зүрхээр гарах гэдэг. Битний чанга орилдохгүй. Анхаарлаа хандууллаа. Анхаарлыг төвлөрүүл. За, амьсгалаа гүнзгий. Алсан амьсгал уушгаар дамжаад хотоод руу ороод хоёр үс рүү хуваагдаад ахар сүүл рүү орлоо. Оо, энд тест бөөгнөрч өгч юм. Бүгдээрээ хүүхдийн сэтгэгүй рүү орлоо, хүүхдийн ертөнц рүү орлоо, хүүхэд боллоо. Эхлэе. 우리 쇼리 지게 쉽게 우대 알선 되게 쉽게 우대 살기 안사 쉽게 우겨 어떤 단다신 시니까 내리 무겨 시니까 호리 무겨 시니인게 우스키 무겨 Хоёр тийшээ. 나비 아까 자스라 쉽게 나ችን 웃음 쉽게 쉽게 나스피 먹어 쉽게 나무 웃겨 딴다신 시니까 이리 웃겨 시니까 혼이 웃겨 시니인데 우스키 웃겨 시니가 저기 웃겨 인해세. 뭐가 말해? 시니인데 우스키 웃겨 시니가 저기 나로 왔어. 복두대 나로 왔다. 나로 왔어. Эцэг эхчүүдэд хандаж хэлье. Би хүүхдүүдтэй ийм маягаар хичээл ордоггүй юм. Гэхдээ та нар шиг хүүхдүүдтэй ингэж орохоос өөр арга барил надад байсангүй. Дуу хөгжмийн хичээл дуслаа, анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай. Баярлалаа багш. Та үнэхээр мундаг багш юм аа. Тань шавар орж болох уу? Хадаг сүгэ бариад ир. Юу гэсэн бэ? Хатан давир гэсэн үү? Тэгсэн. За, дуу хөгжмийн хичээл таалагдгүй эцэг хичүү те. Гончиг сүмийн аварлаа гэж. Яасан бэ яа? Дуу хөгжмийн гिचэл дээр ангид камер тавихгүй л аймаар юм байна. За, өнөөдрийн хичээл маань ингээд өндөрлөх төхөж байна. Тэгээ ямар ч байсан хичээл маань хүрэлцэн ир суусан эцэг эхчүүдэд маш их баярлалаа. Хичээлийн төгсгөлд хэлэхэд манай сургууль жил болгон илтгэлийн уралдаан зохион байгуулдаг. Энэхүү уралдаанд төрүүлсэн сурагчийн илтгэлийг сонсгоод өнөөдрийнхөө хичээлийг өндөрлөхөд таатай байна. За ингээд 5-ын А ангийн сурагч Цэлмэг огныгоо орж ирэхийг урьж байна. Хүүхэд болгон юм илтгэлийн уралдаанд ордгоо. Тэгэлгүй яах вэ? Манай хүүхд яга ороогүй. Танаа хүүхд чинь түрүү миний аав ариг чанга бичсэн байсан. Дугуй. Сайн байна уу? Сайн байна уу? Намайг боржгоо хогт ганц зэргийн Цэлмэг гэдэг. Миний бие энэ зууны дунд үеэс энэ улсыг цаашид авчив. Маргааш өмнөөс томчоос та бүхэнд хандаж байна. Би хин нэгний хүслээр хин нэгний шахаж шаар гар бус зөвхөн Монголын ирээдүйн төлөө тэмцэхээр энд зогсож байна. Би итгэл төгс зогсож байна. Томчуудаа та бүхний химжээшгүй их мөнгөтэй болох шунал хүслийн золиосонд хитрхи гүн өртөж өөрсдийн үгийг хийж чадахгүйгээр үгүй болон устж байгаа. Үзэгсэнд аймаг өндөр уул нурууд өргөн ус голууд өрөвдөлт ан амьтдын өмнөөс би энд зогсож байна. Томчуудаа таны хүүхэд азооны таварган цоорсон нартай аюулт бодсоор дүүрсэн агаартай хиймийн хортой хурд хонцтой хогоор дүүрсэн ус голтой амьдарсаар л байх уу? Би өдөр бүхэн ямар нэгэн ан амьтан цөөрч хорогдож байгаа тухай ургамал устж байгаа тухай ус голууд ширгэж байгаа тухай сонсож байна. Өг дээцэс та бүхэнд үлдээсэн үеийн өдөн хിവэр нь хадгаж яваарай гэж загсан. Бурханд хүртэлгүй өгөөрэй гэж сургасан. Энэ үнэт баялаг бидний үед
төгсгөл далай гэж энэ хот бол байсан юм гэлээ. Хангай нурууч нь моцтой байсан юм гэлээ. Хэмтэн уус чинь ан амтантай байсан юм гэлээ. Хэрсэн мөрөн чинь загастай байсан гэлээ. Гэсэн номог яриа болж үлдэх хэрэг. Аавууд, ээжүүд, ах эгч нар минь та нар хүүхдүүд бидэнд цаг мөч бүхэнд хайртай гэдгийг хэлдэг байж. Их нутгаа хуулсан зарж эд баядгаа харийнхан зөөсөөр л байх уу? Энэ хайр мөн үү? Энэ хэвээр байх юм бол ирээдүй чинь элсэн цолтон балуун усны төлөө бийсээ хөнөөгдөв. Цангаж өгөхгүй төлөө цус нэгтээ хятгад хүн. Энэ хайр юм уу? Томчууд ухаараач дээ. Ухаарад ухрааж болохгүй бодчихсон юм чинь. Ядаж нэмж битгий сүрүүлээч. Би гойж байна. Би та нарын ирээдүй чинь шүү дээ. Бид хичээнгүй юм гойж байна. Анхаар тавьсан баярлалаа.